нэлээд давчуу хэцэд байсан учраас ингээ машин дотроос бичлэг хийхээр шийдлээ. Энэ бичлэг дээр болохоор Наран Китсийн слайм болон сквишинуудыг танилцуулна. Саяхан шинээр слайм китүүд маань Наран Китсд ирж байгаа. Тэгээд Наран Китсээс болохоор өөрсдөө за ирж болно, ирж бичлэг хийж болно гэж зөвшөөрсөн болохоор одоо очиж бичлэг хийхээр явж байна. Тэгээд ойрхон сквиши болон слайм зардаг дэлгүүр 13-т ойрхон байдаггүй учраас би зөвхөн энэ бичлэгээрээ ганцхан Наран Китсийн бичлэгийг оруулна. Тэгэхээр дотор нь зарагдж байгаа тоглоомнуудыг бас товчхон танилцуулаад явчихъя. За ингээд сквишинуудыг үзцгээе. Энэ нөгөө юу ланган дээр энэ хөрх сквиш юм. Амар слов. Тобораса гэдэг юм лицензтэй юм сквиш юм. Тэгээд үнэрний хувьд гэх юм бол амар содон үнэртэй юм байна. Бас юм бэлгэн дөх юм бол юм гоё хайрцагтай юм сквиш байна. Үнэн тэр 26700 биш 900-гээ бичээстэй. За ингээд цаашаа яваад энэ охтуудын тасаг байдаг. Дотор нь лол тэгээд ийм жижигхэн Барби. Энэ нөгөө би ихтэй нөгөө сторид оруулсан нөгөө хүүхдтэйний суралж байна хгүй юу? Гар урлаа тоглоомнууд байгаа. Тийм өөртөө нөө цүнхээ бүтээдэг тийм тоглоомнууд байгаа. Цүнхээ бүтээдэг, тэгээ дээрэс нь зүйлд хийдэг, зурдаг, буддаг. Тэр амар гоё буддаг цүнх байна. За ингээд яг энэний хажууд сквишинууд маань байгаа. Бүгдээрэн дээр нь үннүүд маань бичээстэй байгаа. Энэ сая хувирдаг сквишинууд. Тэгээ сквишинуудын даваа менежер бит хоёр танилцуулна. За тэгээ энэ дээр бас мөн ийм юунууд байгаа. Сквишинууд маань тэр гүзээлцэг нь байгаа. Тэгээд энэ панда үзэг. Тэгээд видеоныхоо үргэлжлэлээр бүр нарийн гоё харуулсан. Энэ юникорны эвэр байна бас. Тэгээд ийшээ зөндөө амар гоё үрцэн. Тэгээд энэ супер баатрууд бас байгаа. Эрэгтэй хүүхдүүдэд зориулаад авахд энэ супер баатрууд байгаа. Спайдермен байсан, юникорн байсан. Тэгээд энэ спайдермен байна. Өөр юу байлаа? Тэгээ ингээ хайх юм бол зөндөө сонголтууд байгаа юм байна шүү. Энэ намаад байна. Ян намаад байгаа. Тэгээд энэ нөгөө лол тэгээд бас тэр нөгөө surprise makeup гэдэг нөгөө тэдний юмнууд нэг тэгэхээр дотор нь айгу хөөрх юм билээ. Тэгээд слаймнууд маань энд байгаа. Өрөөд энэ дээрээс авч болно, үүднээс бас авч болно. Тэгээд эсвэл нөгөө худалдагч ах нараасаа асуугаад авч болно. Hot Wheels-ийн машинууд, тоглоомнууд ерөнхийдөө Brick House бусад нөгөө тоглоомнуудын дэлгүүрүүдийг бодвол наран хамгийн их сонголттой байдаг. Тэгээд эндээс ирж авдаг. Энэ машиныхаа хайрцагнууд тэгээд савтайгаа байгаа. Сав хийх нөө цуглуулдаг хүмүүс савнууд нь тэнд байгаад байгаа. Тэгээд ийм сонголтууд жоохон хоббигоо оруулчлаа. Уучлаарай. Тэгээд комментэн дээр жоохон шүүмжилж болно. Тэгээд энэ машинууд нь бас дандаа сар болгон солигдчихийдэг бараг. Тэгээ айгүй хурдан дуусчдаг. Нөгөө 50 жилийнхэн ойны машинууд бас айгүй хурдан дууссан байсан арай гэж нэг юм олж авсан. Аюул яачлаа. Наран Китс дээр би хүрээд ирлээ сая такси дотроос бичлэг хийсэн жоох юм байсан баг. Тэгээд такси дотор бичлэг хийсэн учраас ингээд амар гоё орчин бэлдүүлээд менежерийнхнээ дайчлаад би яалаа. Тоглоомын талбайтай хэсэгт ингээд бичлэг хийхээр шийдчихлээ. Тэгээд энэ охин маань болохоор Наран Китсийн менежер охин байгаа. Тэгээд өөрийгөө танилцуулах уу? За сайн бацгаана намайг аваа гэдэг. Тийм Наран Китсийн менежер байгаа. Тэгээд ерөнхийдөө би анх Наран Китс рүү залгаад ингээд бичлэг хийж болох уу гэсэн чинь энэ хүмүүс маань болохоор аюугаа урайлах уу гэж авсан байгаа. Тэгээд одоо ингээд сая бас юм гоё орчин бэлдээд өглөө юу яалаа. Сая бичлэгийнхаа ихэнд болохоор сая би Наран Китс рүү орж ирэхдээ юу гэсэн боо шууд ингээд тавир дээрээс нь юм аюу гоё DIY set гарсан байгаа. Энэ DIY set маань болохоор 46900. Тэгээд би энийг болохоор анх ингэж утсан юм. Амар үдээд аюу жижиг юм байна гэж утсан байхгүй. Тэгээд гэсэн чинь онгоолгоод үзсэн чинь бүр амар их юм байдаг юм байна. Тэгээд одоо ингэж бичлэгээр юм тухтай харуулъя.
дотроо тэгээд нөгөө шууд бас ингээд слаймаа холиод хэрэглэх юм болов уу гэж бодсон чинь тийм биш. Юу яа. Слаймын дээр ингээд өөрийнхөө дуртай юмнуудыг нэмж хэрэглэж болно. Тэгэхээр ингээд нөгөө холж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулахад ингээд аюу гоё юм юу юм бэ? Боломжийн слайм. Тийм тунгалаг слайм. Тэгээд дотроо 12 шиг өнгийн тунгалаг слайм багцсан байгаа. Тэгээ 10 шиг ийм саанууд 10-гийн саанууд тэгээ жижиг фигурууд ийм пөөсөнцрүүд орсон байна. тийм одоо ойроос харуулъя. Хоёрт. Сая гараараа хатсан. Энэ ингээ удаан орлуулсан чи амар гоё пок хийж болоод байна. За би ингээд энэ дээр нөгөө фиш боулоос өөр юм нэмэхгүй та нар өөрсдөө авахаар энэ гоё хэрэгслүүдийн одоо ингээд энэ юм 3 төрлийн фон биз тий фонтой мөнгө өнгөх тэгээд юм цэнхэр ягаан тэгээд ийм фиш боул задлаад хийцэн тэгээд бас ийм том удаатай явах. Тэгээд дээр нь ийм хоёр хөөрхөн чарамтай юникорн их бүр. За тэгээ ийм янз бүрийн 12 шиг сал байгаа. За тэгээд ийм 10 төрлийн сал глиттер энэ дотроо ийм том ширхэгтэй жижиг ширхэгтэй янз бүрийн. За слайм авч хийдэг хүүхдүүд юм дундаа ч юм аваад нэрээ хэрэглэж болох шүү. Амар их гэж хэлдэг. Хангалттай хэмжээний юм юунууд байна. DIY set байна. Энэ дотроо панда байна, Рила Кумагийн баг байна. Энэ нимо байна. Аха энэ мэлхий байна. Энэ мэлхийг чи юу гэдэг вэ? Энэ гэвүүгийн мэлхийтэй адилхан юм байна. Тэгээ энэ роллууд, кейкний роллууд, ийм жимснүүд. Тэгээд энэ эрвэх хийнүүд байна. Тийм өнгө эрвэх хийнүүд. Хүүхдүүдтэй холбоод нэг слайм нэг 2-3 төрлийн юм болохоор жоохон заваарчаад идэв. Тэгэхээр болж өгөө цэвэрхээ ингээд ганц мацаар нь хэлж ивэл гоё харагддаг шүү. Энэ бүр амар гоё тунгалаг өнгөтэй хэрвээ 13-тай ойрхон гэртээ эсвэл наран китс орж толгойн өдөр худалдаж авдаг хүүхдүүд байвал ерөөдөө энэ слайм китийг авбал анхны сэтгэлээр бол ер нь жоохон үнэтэй санагдсан. Гэхдээ анхны сэтгэлээр бол яг энэ слайм ингээд өөртөө холоод юу яхад бол аюу гоё. Сэт вэ? Тэгээ 12 өнгөтэй болохоор ер нь бол үнэн яг тэндээ олон боломжтой гэж байна. Үн бол нөгөө нэг бүтээгдэхүүний харьцааны хувьд гэх юм бол аюу боломжтой. Тэгээ менежер охин маань хаанаас юу яадаг авдаг. Тэгээд эзэнээс оруулж ирсэн талаараа ярьж байна. Тийм манайх бол саяхнаас оруулж ирж байгаа ерөөсөө өмнө слайм оруулж ирдэг байгаагүй. Тэгээд судалж агаад эдгээр Kitoslink гэх газрын слайм оруулж ирсэн. Энэ болохоор ерөөсөө ямар ч хоргон байлээ хүүхдүүдэд ямар нэгэн хор нөлөөгүй. Тэгээд ийм нэг тунгалаг слайм байвал илүү гоё. Тэгээд тийм илүү олон нөгөө нэг юм хэрэгслүүдтэй ер нь бол гадуур нэг бэдгүй юм байлээ. Тэгээд яг тэрийг нь илүү судалж агаад оруулсан. Тэгээд цаашдаа ер нь бүр олон шиггүүдтэй бүр одоо эн чинь 12 ширхэгтэй 24-тэй сетүүд байт юм билээ. Тэгээ бүр саан бүр янз бүр аягаа гэхээр яг гоё сетүүд байт юм билээ. Тэдний цаашдаа яг гаргаж ирнэ. За ингээд наран китс рүү орж ирээд энэ слаймны DIY сетийн зарлцсан байгаа. Тэгээд авир дээрээс нь өөрсдөө хараад ингээд онгоолгоод оролдож үзээд мэдээж олон оролцсон слайм бол хатуурдаг. Тэгэхээр одоо шинэ слайм ч гэсэн юм хатуур байна гэж бодоод хэрэггүй. Энэ бол нэлээд олон оролцсон, нэлээд зовлон үзсэн слайм. Орж ирсэн дээл оролцсон л юм шиг. Энэ болохоор шинэ энэ бүр амар. Бичлэгээ ганцаараа
ясараа дандаа ганцаараа ярьсараа сурчиж тэгээд энэ хичээгээ жоохоо энэ анагийн жоохоо яриулахаар шийдлээ. Тэгээд дискшнүүдэд хэлцүүлж байгаа. За тэгээ манайх 12 сарын үед шинээр дискшнэд авчираад одоо болохоор саяхан бас шинэ бараанууд ирсэн байна. Тэр үед болохоор шинээр ямар төрлүүд нэмэгдэж ирсэн бэ гэх юм бол ийм баддаг ийм скуши балнууд ирсэн байна. Ийм ханда гэж бүртээ байна. Нэг өөр хэлбэр. Тийм. Ийм байна. Тийм мермейдний сүүлтэй байгаа. Ийм шинэ нөгөө балан скушинууд ирсэн байна. Тэр аягүй сонирхолтой. Үнийн хувьд дандаа 8900 төгрөг гэж байгаа. Тэгээд дараагийн шинээр ирсэн гэх юм бол температур өнгө хувирдаг шинэ зүйлүүд ирсэн байгаа. Температур өнгө хувирдаг халуун гараар байх юм бол ерөнхийдөө өнгө нь хувирдаг шинэ зүйлүүд ирсэн байгаа. Чи халуун гартаа энийг барай үзүүлж байна. Температур өнгө хувирдаг скушинууд ерөнхийдөө жоохон хатуу байдаг. Гэхдээ аягүй стаб байдаг. Үнэн нь хэлээд Наад чинь болохоор үнэн нь 12,900 гэж байна. ийм нөгөө нэг энэ маань хэдлээ. 8,900. Тэгээд юугаа үзгээ дуусгаар энийг сургалж аваад тэгээд үзгээч хийх хэрэглэж өгөх шүү. Чи Надад бас юм нөгөө дангаа гэдэг байхгүй. Дангаа гэдэг чинь юу гэж орчуулдаг юм бэ санагддаг. Ийм нэг мөсөн чихэр. Нөгөө хиттийн уламжлалт Япон, Хятад, Солонгосын нөгөө уламжлалт юм нөгөө модон зарц мөсөн чихэр гэдэг байхгүй. Тэгээд ийм За тэгээд дараагийн юм биш биш. тийм ийм температур болохоор 12,900 ажиллана. Ер нь манай скушинууд 8,000-аас тэгэл 25,000-ийн хооронд байгаа. Ихэнх нь 12,000. Тэгээ ерөөсөө 25,000-ийн ганцхан дискушн гэсэн миний харснаар энэ Uniqlo. Тэгээ 2 өнгийн Uniqlo байгаа. Драфтс гохн big size гэх. Энэ Uniqlo болохоор хийжүүрийн зам. Киприйн Uniqlo-нууд яг загварууд угаасан юм агуулсан хасаа хийдэг байсан. Айгуу олон газраас хадгалжтай байна. Ерөнхийдөө миний мэдж байгаагаар энэ наран кейсээс өөр газар ийм Uniqlo зарж байгаа юм байх байгаа. Тэгвэл одоохондоо байх байгаа. Энэ 25,900 гэж энэ ерөнхийдөө зарагдах нь л угаасан 25,900 ханаас ч авсан. За дараагийн танилцуулах гэх юм бол юм Galaxy өгдөө. Ийм хоёр төлөв. Мууч асуугаад байсан хүмүүс. Энэ тэгээд айгүй хямдхан 8 гэсэн үг гэжсэн. Нөгөө юу нь болохоор өчигдөр би Шангрила орсон. Шангрила болохоор 10 гэжсэн. 12 мөр гэдэг. Энэ бас зөвхөн бүгдээрээ юм уустай. Тэмч бас юм. Энэс амар чихэр шиг өнөр өөрчлөж. Энэ баава бас байгаа юм байна. Тэгээд наран кейсээс яаж хэлбэр? Манай пэйж руу орж болно. Наран Kids гэсэн англиар Наран Kids гэж чихэд пэйж байгаа. Дээрээс Наран Kids 13 гэдэг юм монголоор бичиж бас нэг пэйж байгаа. Хоёр тусдаа пэйжтэй гэсэн. Тийм. Тэр хоёулангаас нь юу нэг мэдээлэл авч болно. Тэгээд энэ дээр хуцаарнаас холбогдож асууж болно.
ерөнхийдөө нарийн хязгаарч стандарт тоглоом байдаг байхгүй юу? Угаасаа энэ нөгөө манай хүү хот үе сонирхдаг. Тэгээд бараг 14 оноо нэг орж ирдэг. Гэхдээ бодлогч нар хандаас солигдсон байт. Хөггүй штэ, гайгүй штэ. Гэтэ нэг ээлжинд гард юм шиг Тий, ээлжинд бол гарч. тийм тэгээд байдаг байхгүй. Уг нь барыг зүсээрээ таньдаг бол тань харагдсан байгаа. Гэтэ тийм нөгөө хот хийсэн машинууд авдаг байхгүй юу? Тэгээ айгу гоё илдэг фантазитай. Яар хаан дуртай. Яг нэг хэлхийг угаасаа дуртай. Натмаас аягүй гоё. Манай юм бэст 세션. Аягүй гоё зөвлөсөн. Хэмжээний яг бас гоё юм шиг байна. Энэ болохоор хитээс энэ 16 сая жүжигчтэй ASCII дата гэсэн юм аа. Хайх юм бол бас нэг давхар ASCII юм байлээ. Энэ шинэ жилээр иржсэн экспошинуудаас бас зарим нь байлээ. Энэ хоёр ерөнхийдөө шийдээд өгсөн юм байна. Шинэ жилийн юм бол заавруудаа манайхаас хариу хэмжүүлээд юм байна. Хариу Тийм. Энэ мохог жишээлбэл хариу хэмжүүлэлт гэдэг ирээд авч байна. 13-аас 20 гэдэг чинь 2600 гэсэн. Тийм. Энэ хөө Тийм тийм. 11 мянгаар юм жамбаа авч байна. Бас тэжүү тав тэгээд өөрийн спешиал төлөвлөлт хүмүүс дөрвөө. Дараа нь Ийм хоёр өнгөтэй байгаа тийм. Энэ скуш юм 13,900-аар зарагдаж байгаа. Ягаан цэнтэр юм хоёр байна. энэ дотор амар зөөлх юм байна. Тийм хацар амар болцоор. Тийм. Хацсан найг болно айгу. Янз бүрийн хэлбэртэй жишг мөргөө тийм популяр болсон жишг мөргөө байдаг. Тийм буцаад тийм нэгэн шиш тиймэрсэн юм шиг. Тэгээд доор өнгөтэй тэгээд хямдхан бүр илүү хямдхан гэх юм бол энэ 6900 юм талбай. Энэ талбай бас өөр зөндөө загвар байлээ ч гэсэн зүгээр жишээгээр ийм юу яасан. Тийм бас ийм жижиг скуш гэх юм бол ийм шуум байгаа. Бас хямдхан 5900-аар зарагдаж байна. Тэгээд энэ миний нүдэн хамгийн түрүүнд энэ туссан энэ unicorn энэ айгүй ихтэй unicorn байна. Гэхдээ амар олон хүмүүс надаас асууж байсан. Тэгээ энэ unicorn нарийн хийцтэй байгаа юм байна. Тийм ихтэй ерөнхийдөө squish янз бүрийн аваад шийддэг. Squish юм ах яаж яаж үзчихсэн squish. Тийм нөгөө нэг зах зээл дээр юу нэг эрэлтэн байсан л да. Хүүхдүүд нөгөө нэг скушинд аягүй дуртай байхаар тэгээ бид нар юу хааж агаад тэгээ олж авчихсан байна. Тэгээд энэ скушинг тоглоомны маань зориулт нь уг нь би бичлэг болгон дээр хэлдэг. Гэхдээ одоо энэ бичлэгэн дээр ч гэсэн хэлжээ. Гарын булчин чангалт судлах зорилттой энэ тоглоом баггүй юу? Тэгээд яг нөгөө амархан дефекттэй болчихлоо тэгээ ингээд урагдаад байдаг юм хэсэг юм фон бицэр чинь нэг хөөсөнцрөөр бид нар юугаа хийдэм бэ гэдэг эцэг эхчүүд нөгөө нэг мөнгөний гаргалах гэмийн юм гэж хэлдэг байхгүй. Гэхдээ энэ бол яг ингээд нэг жилийн хугацаанд ингээд судалж үзэхэд хүүхдүүдийн болон том хүмүүсийн гарт ингээд айгүй тийм хэрэгцээтэй тийм зүйл ингээд нөгөө гарын булчин ялангуяа айгүй их нөгөө стресстэй ядаргаатгаар гарын булчин тэгээ биеийн булчингууд айгүй их нөгөө нэг юу яадаг зангирдаг. Тэгээ тийм үед одоо ингээд базах хэрэгтэй юм байна. Яг нөгөө хүүхдүүдэд зориулаад юм айгүй гой хөргөө хэлбэртэй байдаг. Тэгээд одоо томчуудад бол ажлынхаа ширээн дээр ингээд тавьчихад нэгдүгээрт нөгөө нэг юу яадаг. Скушинууд маань өөрсдийн гэсэн үнэртэй байдаг. Ширээнээс ч айгүй гой үнэр үнэртэн.
Хоёрдугаарт болохоор нөгөө ингээд компьютер дээр суугаад ядарсан үед ингээд бацгаар ингээд гарыг чинь аягүй гоё амрааж өгдөг тийм зорилттой тоглоомнууд байгаа шүү. Заавал хүүхдүүд гэлтүүд хомчууд ч гэсэн бас хэрэгтэй. Тэр хүүхдүүдийн сквишийг цуглуулдаг хүүхдүүдээс сквишийг нь аваад тэгээд ажил дээрээ авч тавьж авах шүү. Тэгээд тийм яг уу. за тэгээ ийм олон төрлийн сквишүүд байна. Наран хийцээс ирээд үзээд сонгоод авчулна. Аяг нь болохоор энэ 13 дугаар хорооллын салбар гэж хэлсэн байгаа. 13 дугаар хорооллын салбар дээр ерөнхийдөө маш олон тоглоомны сонголтууд байдаг. Тэгээд ингээд хамт бичлэг хийсэн менежер даваа баярлаа. За баярлалаа. За баяртай. Баяртай.